Тэгэхээр Монголын Бурхны шний дугаанд тийм тэргүү хамлам за лаарам жавцан доош тэргүүтэй ихэм лам хуургууд өнөөдөр цугласан эрдэмтэд болоод энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бүгдээрнгийнхний өдрийн амгалан гэрье. Тэгэхээр энэ хурал бол миний бодлоор бас хүмүүс жишээлбэл нэг юм яриа яваад байсан баг шинжлэх ухаанаа шашин эзэлчлээч гэдэг юм уу. Ийм санаа бол байхгүй бах. Шинжлэх ухаанаараа шашин шашнаараа. Гэхдээ үнэхээр саяны амьд юм доктрин эснэр бидний урт удаан амьдрах аз жаргал сайн сайханд сэтгэл санаа нөлөөлдөг нь батлагдаад байна. Насжилтанд нөлөөлдөг нь батлагдаад байна. Сэтгэл санаанд Бурхны шний бясалгал нөлөөлдөг нь батлагдаад байна. Тэгэхээр адаглаад энэ сэдв дээр ч гэсэн Бурхны шин шинжлэх ухаан хоёр хамтрах нь зүүн хэрэг юм л да. Зүүн хэрэг байх гэж бодож байна. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар одоо миний хувьд бол энэ хуралдаанаар шинжлэх ухаанаас суралцах төдийл юм. Шинжлэх ухааны эрдэмтэд ч гэсэн Бурхны шний зарим нэгэн тайлбар онолуудыг бас харилцсан мэдээлэл солилцож байгаа хүрээнд за өнөөдөр миний тавих хэлтгэл болохоор бидний тарих болоод сэтгэл зүйд бясалгал хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тойм гэсэн сэдвтэй хэлтгэл тавих юм аа. Хэлтгэл маань 3 хэсгээс бүрдэнэ. Би өөрөө тарах. Нэг хөрөм. За, хэлтгэл маань 3 хэсгээс нэгдүгээрт судалгааны тойм, хоёрдугаарт энэ судалгаагаар ер нь бясалгал тодорхой үр дүн авчирч байна гэдэг нь бол нотлогдоод байгаа. Тэгэхээр яагаад ийм үр дүн авчирч байна гэдгийг Бурхны шашны өөрийнхөө сэтгэл судлалын үүднээс сэтгэл зүйн механизмыг тайлбарлахыг би өөрийн зүгээс хувьдаа оролдож байгаа. За эцэст нь бол би сүүлийн 4 жилийн турш Монголд бол Бурхны шашны санамсрын бясалгал суурилсан ийм ангийг 4 жил орчим зааж хөтэлж байгаа. Тэгэхээр энэ өөрийн туршлагаас Монгол зааж байгаа энэ ангиас суусан хүмүүсээс хариу ямар үр дүнгийн талаар надтай хуваалцсан зүйлийн талаар та бүхэн танилцуулах юм аа. За ямар үр дүн гарч ийнэ гэдгийг ерөнхийд нь 2 хэсэгт хуваагаад нэгдүгээрт цэвэр физиолог талдаа буюу невро биолог талдаа гарч байгаа ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг судалгааны тоймууд за маш богино хугацаанд хийхэд хүртэл ердөөсөө 4 хоногт өдөртөө хэдхэн минутаар бясалгал хийхэд хүртэл анхаарал тогтворж иж байна. За тэгээд ой тогтоомж сайжирч байна. Ажлын бүтээл сайжирч байна гэсэн судалгааг 2010 болоод 18 оны судалгаанууд нотолсон. За илүү удаан хугацаанд буюу ретрит гэж хэлдэг тийм ээ. Бүтэн сарын турш хийж байгаа бясалгалууд бол анхаарлын анивчаа буюу бид нар тасралтгүй богино хугацаанд өөрчлөгдөж байгаа зүйлийн эхнийхээ нь анзаараад дараагыг нь анзаарахгүй тэр анхаарлын анивчаа гэдэг зүйлийг бууруулж байгаа нь бол Слаткер гэдэг эрдэмтний 7 оны судалгаа харуулсан. За илүү бидний яг тархины механизм талдаа өөрөлд тархины дотор байгаа тодорхой үйлдэлүүдийг хариуцсан хэсгүүд болоод идүүдэд гарч байгаа өөрчлөлтийн талаар судалгаанууд. За энэ бол шууд тархины дүрс оншилгоо болоод электрофизиологийн онцлогооны аппаратуудаар үр дүн харагдаад байгаа юм л да. За бид нар хэлдэг ACC гэж хэлээд байдаг. Anterior cingulate cortex гэдэг. За үгүй бол тэрний дээрээс insula, frontal parietal control network, цагаан гэдгээд тусдаа өөрийн хариуцсан зүйлүүтэй. ACC гэдэг бол бидний сэтгэл хөдлөлийг хянах, шийдвэр гаргах сэдлийг годол хариуцдаг. Энэ хэсэгт бол үйл ажиллагаанд оролцоо нэмэгдсэн байна. Бүтээмж нэмэгдсэн байна. ACC гэдэг хэсэгт болохоор инсула гэдэг бол бидний биеийн хүртгүүг хариуцдаг хэсэг. За frontal parietal control network гэдэг энэ тогтолцоо бол зорилгодоо хөтлөгдсөн гүйцэтгэлийг хариуцдаг том тогтолцоо л доо.
Тэрийн хоёрт инсула болоод frontoparietal control хоёрт бол үйл ажиллагааны өөрчлөлт дандаа эрэг талд гарсан байна гэдгийг судалгаагаар нотолсон байна. За үүн дээрээс P3B гэдэг одоо бидний нөгөө цахилгаан одоо үйлдэл гэх юм уу тархинд байдаг цахилгаан үйлдэл. Энэ их байхын хэрээр биднэрт нөөцийн хуваарлалт нь хариуцтай нөөцийн хуваарлалт нэмэгддэг. Тэгэхээр P3B гэдэг зүйл бол бас өөрчлөлт орж байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. За цагаан эд за бидний түрүү нөгөө тархины бор давхар гэж хэлж байна. Одоо англиар бол SARL гэж хэлээд байдаг. Бидний тархины 60%-ийг бол цагаан эд нь хариуцдаг. Болон дамжуулах хариуцдаг баг. Тэгэхээр энэ цагаан эдэнд бол богино хугацааны идэвхжил анзаарэгдсэн байна, бүртгэгдсэн байна. За гэх мэтчлэн тархин дотоод бүтцийн болоод түүний үйл ажиллагаа за мэдээж цусны хангамж сайжирч байгаа нь бол судалгаагаар батлагджээ гэж. За тэрний дараагаар бясалгалын төрөл өөр байгаагаас хамаарат гарч ирж байгаа үр дүнгууд бас харилцсан өөр. Жишээлбэл focused attention practice гэдэг бол тухайлан нэг зүйл дээр төвлөрөл хөгжүүлж байгаа энэ практикс судалгаа ихтэйгээ зэрэг бидний анхаарал тогтворч хийгээд тодорхой нэг сонгогдсон анхаарал бол нэмэгдэх. За top down control хийгээд bottom up control гэдэг бидний мэдрэлийн тогтолцоонд байдаг. За жишээлбэл энэ цэнхэр юм байна гэдээ харж байгаа. Үгүй бол энэ миний өмнө харж байсан цэнхэр гэдэг энэ хоёр урсгалын юу дотроосоо тодорхой зэх төвлөрсөн бяцлах нь бол дээрээс доош контрол нь бол нэмэгдэж байна. Нөгөө талд байгаа бяцлах нь болохоор open monitoring practice гэдэг нь болохоор тасралтгүй өөрийн биед болоод оюун санаанд болж байгаа зүйлийг үргэлжлүүлэн анзаараад л байх энэ дасгалууд. За энэ дасгалуудын үр дүнд бол агшнаас агшинтах одоо амслыг хэмэд одоо экспер амслыг анзаарах хийгээд оюун санаа явахыг бол таньж мэдээд буцаад авчрах чадвар нэмэгдэж байна. За товчтой бол бясалгалын төрөл харилцан өөрөөс хамаарат тарих мэдрэлд гарч байгаа өөрчлөлтүүд нөлөөлөх нь бас харилцан адилгүй байна гэдэг нь энэ судалгааны онцлог байгаа. За эцэстээ за мета анализийн төвшөнд өөрөлдвөл ер нь энэ бол жишээ судалгаанууд маш олон судалгаа сая Даниам доктор хийсэн нэг жилийн дотор гэхэд хэдэн 100 бусад эрдэмтдийн хүлээн зөвшөөрөгдсөн peer reviewed судалгаанууд бол бясалгалын чиглэлээр хийгдэж байна. Гэхдээ тэр жижиг судалгаа болгонд бол бясалгалын үр өгөөж бол их өндөр харагдаад байгаа атлаа мета анализийнхаа түвшиндөө буюу бүх судалгаануудыг нийлүүлсэн statistical efficiency тийм ээ статистик түвшиндөө үр өгөөж нь хэр байгаа судалгаанууд дээр хараад үрэх юм бол нөгөө үзүүлэлтүүд нь бол голцоо буураад байгаа хандлага харагдаад байна. За жишээлбэл бол энэ 78 судалгааг хамаарсан мета анализийн түвшинд бол ер нь буураад байгаа. Гэхдээ энийхээ шалтгааныг эрдэмтэд тайлбарлахдаа яг түрүүний хэлсэн шиг бясалгал харилцан адилгүй болохоор өөрөөр болоод байна. Жишээлбэл нэг бясалгал нь яг одоо биеийг анзаарах тал дээр өөрчлөлт авчирж байтал бүх бясалгалын өөр төрлүүдийг авчираад ирэхээр ерөнхий дунд чинь буураад ирэх ч байт юм уу. Нэг бясалгалын төрлүүд өөр баг. Хоёрдугаар бясалгалд оролцож байгаа хүмүүсийн бясалгалд оролцоо бас харилцан адилгүй байгаа болохоор бид нар дүгнэхэд бэрх болоод ирж байгаа. Өөрөөр хэлбэл яг үнэхээр лам хувраг хүмүүс хийж байгаа ч юм уу dedication гэдэг яг тухайлан сэтгэл санаагаа зориулж байгаа түвшин харилцан адилгүй байгаа болохоор гарах үр өгөөж нь бас харилцан адилгүй байж болоод байгаа. За мөн судалгаанаас гаргаж авч байгаа арга зүй маань харилцан адилгүй байгаа болохоор ийм ерөнхий том түвшиндөө хийж байгаа үр дүнгууд бол жижиг түвшинд хийж байгаа судалгаануудаас буураад байна гэсэн үзүүлэлтийг энэ судалгаа мета анализ харуулсан байна. За түрүүнийх бол илүү невро одоо материалын түвшинд өөрчлөлтүүд гарч байгааг
харуулж байгаа судалгаанууд харсан бол одоо энэ сэтгэл зүйн төвшөндөө сэтгэл зүйн төвшөндөө за эхний хоёр дүгнэлт нь болохоор энэ дандаа mindfulness based cognitive therapy гэдэг Оксфордын сургуулиас хийсэн хөтөлбөр дээр гарсан үр дүнгуудын талаар судалгаа авах юм. За хамгийн эхний энэ Kabat-Zinnгийн судалгаа бол энэ төрөл дээр нэлээд түүчээ болсон судалгаа. За энэ дээр бол түгшүүр буурч байна. За паник буюу сандрах. Энэ бол буурч байна. 8-7 хоногийн хөтөлбөр байдаг. За илүү богинохон буюу 4-7 хоногийн төвшөндөө ч гэсэн дистресс хийгээд юмыг хит давтан бодох зэрэг нь бол харьцуулж байгаа гүрүүтэй харьцуулах юм бол буурч байгаа нь батлагдсан байгаа. За их нэг хэцүү зүйл бол депресс гэдэг маань маш их давтдаг өвчин, давтагдаад байдаг өвчин. За энэ давтагдахын эсрэг бол mindfulness бясалгалууд бол их өндөр үр дүнтэй байдаг судалгаанууд харуулад байдаг. За сэтгэл хөдлөлийг зохицуулах. За тэгээд энэ бясалгалыг хийснээр ер нь амьдрал одоо юу гэх сэтгэл ханамж болоод амьдралын сайн сайхан бусдад таатай хандах, бусдыг инэрн нэгүсэх, түүнийхөө үр дүнд бусдаас илүү дэмжлэг авах зэрэг өөрчлөлтүүд гарч байгаа нь харагдаад байна. За бас нэг зүйл нь болохоор бид нэр одоо химийн эмчилгээ хийдэг тийм ээ. Депрессийн үед бол депрессийн дараа жишээл 2 жил хүртэл химийн одоо антидепрессант гэж хэрэглээд байдаг. Эцсийн дүндээ биеийн тортол гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ эмчилгээ хийгээд байдгийг орлуулах талын хөтөлбөр нь болохоор мөн Оксфордоос хийжсэн MBSR гэдэг хөтөлбөр. За энэ үр дүнд бол mindfulness бясалгал бол тэр антидепрессант гэдэг тэр эмийн эсрэг бол ер нь ойролцоо үр дүнтэй байна. Зардал бол ойролцоо байна. Үр дүн бол бараг ойролцоо байна. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө эмийн хорт нөлөө байхгүй гэдэг нь давуу тал гэсэн судалгаа. За нэг сонирхолтой нь бол нэг ялангуяа багада хүчирхийлэлд өрчөөсөн хүүхдүүдэд дээр бол энэ антидепрессантаас ч илүү өндөр үр дүнтэй байна гэсэн судалгааны үр дүн гарч байна. За тэгээд MBSR гэдэг нь болохоор mindfulness stress reduction гэдэг арай тусдаа хөтөлбөр. Тухайлан стресстэй хүмүүст өөрөөсөн хөтөлбөр байдаг. За энэний үр дүнгийн судалгаагаар бол нөгөө түгших буурч байна. Хамгийн гол нь уян хатан чанар гэх юм уу та. Уян хатан чанар таагүй зүйлд бас тодорхой хэмжээнд уян хатан байх энэ чадвар нэмэгдэж байна. Инэрл нэгүслийн бясалгалын үр дүнд бол энэ юу вэ? Инэрл нэгүсэл нэмэгдэж байна. Инэрл нэгүсэл нэмэгдэж байна. Тэгээд хит ядрах, халширах, цуцах, нэг ялангуяа эрүүл мэндийн ажил энэ хөтөлбөрт хамагдаад гарсан үр дүн нь болохоор нөгөө ажлаас хит цуцах, туйлшрах дээр бол өндөр үр дүнтэй байна гэж харуулсан байна. За сүүлийнх нь болохоор эерэг сэтгэл зүй болоод амьдралын сайн сайхан нөлөөлөд байна гэдэг. За энэ судалгаанд маш их онцлог нэг зүйл нь болохоор за энэ Jacobs-ийн 2011 онд хийсэн судалгааг би тухайлан дурдъя. Тус үрдэн дуртаар бас цаг авчих واخ. За энэ юу юм бэ гэхээр бидний одоо эс болгонд байгаа одоо сайн энэ юу гэдэг тийм ээ теломер гэдэг тийм ээ. Теломер гэдэг нь сайхан Нобелийн шагнал хамгаалсан шүү дээ 10 жилийн өмнө тийм ээ. Элизабет Блэкберн гэдэг эрдэмтэн теломер гэдэг зүйл бидний ДНК-гийн эхлэл төгсгөл тийм кап буюу юм таглаа маягтай байдаг зүйл байна. За тэр маань бидний эсийн насжилтанд нөлөөлж байна. Тэр нь илтгэж байна гэдэг судалгаа нээлт хийгээд байгаа. Теломер гэдэг зүйл нь урт байх юм бол урт наслна, богино байх юм бол богино наслж байна. Тэгтэл Элизабет Блэкберн гэдэг эрдэмтэн маань өөрөө сүүлд сэтгэл судлалын эрдэмтэнтэй хоршоод за бүр дараа нь бурхны шний лам хуургуутай хоршоод энэ теломер гэдэг зүйлийг урт богино байхыг дэмждэг теломерез гэдэг одоо энзим байгаа. Энэ энзимийн үйл ажиллагаа идэвхжих сулрахад бидний өөрсдийн сэтгэл санаа их нөлөөлж байна гэдгийг л нотлоод байгаа юм. Сэтгэл санааны байдал, стресс, депресс гэдэг маань эсийн хөгшрөлтөнд нөлөөлж байна. Сэтгэл санаа амгалан тайван байдаг маань эсийн хөгшрөлтийг илүү удаашрилж байна. Тэгэхээр энэ энзимийн үйл ажиллагаа идэвхжих сулрахад жишээлбэл 3 сарын идэвхтэй ретрит бясалгал бол за бидний цуснд байх нэг бөөмд дархлааны хэсгээд байгаа. Эний тэр энзим үйл ажиллагаанд бол идэвхж байгаа нь
нотлоо гэж хэлээд. Өөрөөр хэлбэл туштай бясалгал гэдэг нь бидний насжилт урт удаан амьдрахад шууд нөлөөлж байна. За мөн одоо системтэй одоо нэгтгсэн дүгнэлт нь тийм ээ. Одоо мета анализийнхаа түвшинд болоод ирэхээр за ер нь мета анализийнхаа түвшинд тархины одоо тэр физиологийн түвшинд биш тэр сэтгэл санааны түвшинд өөрчлөл гарах нь бол гараад байгаа боловч нийлүүлээд ирэхтэйгээ зэрэгэл тусгайлсан судалгаануудаас үр дүн илүү буураад байгаа нь л юм шүү. Энийг л би цохон дуртахыг хүсэж байгаа. За тэгэхээр иймэрхүү өөрчлөлтүүд гараад байгаа гэдгийг Бурхны шашны сэтгэл судлалын үүднээс одоо ийм юм байгаа. Тархинд гарч ирж байгаа тэр физик өөрчлөлтүүдийг тайлбарласан тайлбар бол буддизм заны ялангуяа судрын ёсондоо бол төдийлөн байхгүй байна. Судрын ёсондоо бол бидний тархины дотоод бүтц ингэж өөрчлөгдөж байна гэж тайлбар байхгүй. Илүү сэтгэл санааны түвшиндөө бол энэ тайлбар явагддаг. Сэтгэл судлалын түвшиндөө. Тэгэхээр сэтгэл судлалын түвшиндөө энэ сэтгэл дотор байгаа өөрчлөлтийг механизмын үүднээс тайлбарлах юм бол санамсрын бясалгал буюу mindfulness бол гол хоёр функцийг үзүүлж байна гэдэг. Нэг нь болохоор attention regulation буюу анхаарлын хяналт. Attention болоод сэтгэл хөдлөл emotion regulation гэдгийг бол сэтгэл хөдлөлийг зохицуулж байна гэж хэлээд анхаарлыг өөрчилж байна. За хоёрдугаар нь болохоор бидний юмыг хүлээж авах үзэл баримтлал гэх юм уу perception өөрчлөлт авчирч байна. Таагүй зүйл тохиолдоход түүнийг харах хийгээд хүлээн авч өөрийгөө сэрхүүд өөрчлөлтийг авчирч байна гэсэн хоёр өөр одоо үр дүн гэх юм уу үйл ажиллагаа авчираад байгаа. Тэгтэл Бурхны шашинд бол бидний ер нь зовлонгийн шалтгааныг бол нэгдүгээрт сөрөг сэтгэл хөдлөл. Тэгтэл тэдгээрийн суурьнд нь бол заавал буруу үзэл баримтлал байна гэж үздэг. Буруу юмс үзэгдлийн мөн чанарыг буруу ойлгоод байгаа маань тэрний суурьнд байна. За энэ хоёрын эсрэг сайн мэд Бурхны шашны хоёр бясалгал хийдэг. Эхнийх нь тогтоох бясалгал. Тогтоох бясалгал бол хэд сэтгэл хөдлөлд автах анхаарлаа бид хянж чадахгүй байх, оюунаа чиглүүлж чадахгүй байхын эсрэг бол анхаарал төвлөрлийн бясалгал ашигладаг. Энэ нь бид нар сэтгэлийн амар амгалан тодорхой хэмжээнд авчрах боловч за илүү удаан хугацааны тогтвортой амар амгалан бол авчирна гэж үздэг Бурхны шашин. Илүү тогтвортой амар амгалан бол цаад ганцхан сэтгэл хөдлөл биш түүнийг үйлдвэрлээд байгаа юмс үзэгдлийг хүлээж авах perception буюу ойлголтон дээр өөрчлөлт гарч иж болвол одоо сая одоо илүү тогтвортой амар амгалан гарна гэж үздэг юм а. Энэ тухайлан ямар үзэл баримтлал юм бэ гэхээр нэгдүгээрт Бурхны шашны нөгөө алдартай дөрвөн үнийн эхний зовлон үнэн. Зовлон үнэн гэдэг таньжиж л хүн гэгэрнэ гэдэг л дээ. За хоёрдугаарт бие үгэн онол гэж хэлээд. Энэ хоёрыг л бид нэр мэдчихэж гол гэгэрх процесс танин мэдхүү талаас явдаг учиртай. Тэгтэл энэ хоёр ойлголт хоёулаа жишээлбэл Оксфордын Mindfulness Based Cognitive Therapy гэдэг хөтөлбөр дотор агуулгад байдаг. Жишээлбэл зовлон үнэн гэдгийг л бүх хичээлүүд дотроо Бурхны шашнаас авсан two arrows гэдэг одоо жишээ аваад хоёр сумны жишээ. Ер нь таагүй зүйл тохиолдно. Таагүй зүйл тохиолдно. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөх. Таагүй зүйлийг гомдох, игдүүцэх, яагаад намаа гэж, яагаад энэ гэж гэдгээр ёронд ер нь таагүй зүйл байдаг гэдэг ойлголт маань энд сонирхолтой дэлгэхэд 70 жилийн турш Монголд Бурхны шашныг ерөөсөө та нар гутран үзэлтэй. Та нар энэ сайхан амьдралыг гутаалаа гэж буруутгаж ирсэн. Энэ сургаалаас болж зовлон үнэн гэдэг маань. Гэтэ энэ бол Бурхны шашны цөм сургаал болоод энэ бол үнэн юм л таагүй зүйл тохиолддог. Гэтэл 2000 гарсны дараа шинжлэх ухаан өөрөө зовлон үнэн гэдэг сургаал маань бүр энэ хоржоонтой байгааз сэтгэл санаа гутрахын эсрэг ашиглаад байгаа юм л. Хоёр сумны жишээ. Таагүй зүйл ер нь тохиолддог, ер нь байдаг тийм зөвшөөрөх хэрэгтэй байна. За хоёрдугаарт энэ бие үгэн онол гэдгийг энэ mindfulness-ийг хэрэгжилж байгаа өрнийн хөтөлбөрөд маш их ашиглаад байгаа. Тэрийг нүр дурдахгүй байгаа. Ерөөсөө нэр дурдахгүй байгаа. Хамгийн захын жишээ нь decentration гэж маш их хэлээд байгаа. Хүн зовж ийн гэж өөрийгөө нэг бүхэл хараасаа илүүтэйгээр миний биед яг одоо юу мэдрэгж байна. Миний сэтгэл хөдлөл нь юм байна. Миний бодол нь юм байна. Миний сэтэл юм байна гэдэг өөрийгөө дотор нь задлж буюу Бурхны шашны бие үгэн онол гэдэг маань бие хэмээгчиг дотор нь 5 цогцсуулгад задалдаг. Сүүлийн буюу тим мэдл гэдэг нь орчин үеийн шинжлэх ухаанд байхгүй болохоор эхний дөрвийнхэн төвшөндөө өөрийгөө задлж харж чадсанараа
зовлон зүдгүүр буурна. Дарамт нь буурна гэдэг энэ агуулгыг орчин үеийн шинжлэх ухаанд ашиглаад байгаа боловч төдийг нэрлэхгүй байгаа юм л да. Тэгэхээр Бурхны ишний дахиад тайлбар нь яагаад эдгээр сэтгэл зүйн өөрчлөлтүүд ирж байна вэ гэхээр нэгдүгээр өөрийн мэдлгүй уурлаад бухимдаад байгаа сэтгэл санаагаа эзэмдэж чадахгүй байгааг Бурхны ишинд идэлэг гонжирва гэдэг. Сэтгэлдээ бид нэр иргэшээлийг олохын тулд төвлөрлийн бясалгал хийхин тусламжтайгаар үр дүн гарна. Хоёрдугаар дахиад зовлон зүдгүүрийг хүлээн зөвшөөрөхийн тулд ер нь таагүй зүйл байдаг гэдэг хоёрын төвшөндөл эдгээр үр дүгээр гарч чана гэж бодож байна. Баярлалаа. За хугацаа дуусчих шүү. За энийг маш товчхон хэлжээ. Зүгээр би 4 жилийн хугацаанд 2000 орчим хүнд танхимын сургалтаар хүрж яхад бидний юу авдаг л да тийм ээ. Фидбек авдаг. Цагаад нөгөө хүмүүс хариугаа авдаг. Энэ дээр сонирхолтой хэдэн жишээ мигрен их сайн нөлөөлж байна гэж үр дүн гараад. Мигрен буюу бид нар аврал үгүй өвдөд эдэг идэгдгүү тэр өвдөлт нь мигренд бол өндөр нөлөө гарсан. За паник атак өөрөлдөл гівгэнэт сандраал бүх контролоо алддаг. Энэ үед бол их өндөр үр нөлөө гарч байгаа гэж хүмүүсээс фидбек гэж. За нойр сайжрах. За энэ дэр мэдээж хэрэг уу гашуу. Хичээлд суухын өмнөх болоод хичээлд суусны дараах уу гашууг бол илүү хялбар авч яана гэсэн үр дагаврууд байдаг. За сүүлд нь дүгэлт нь болохоор ер нь бид нар бясалгал гэдгийг нэг зүйл гэж бодоод түүнээс гарч байгаа олон судалгааг нэгтгэхэд мета анализ хийхтэйгээ зэрэг тухайсан үр дагаврын хүрээнд бол ерөнхий үзүүлэлтүүд нь буураад байгаамаа. Тийм болохоор миний санаа болохоор жишээлбэл яг Бурхны шашинтай итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд тодорхой нэг бясалгалыг нэг арга зүгээр хийсэн судалгаа маш их олон болоод тэр нь мета анализийн төвшөнд хийж болох юм бол үр дүн нь чиглэл нэгтэй болох юм бол үр дүнд нь анзаарах хуц илүү өндөр түвшний илүү sufficient гэж хэлдэг тийм ээ. Үр өгөөжүүд гарах байхаа гэдэг санал төвшүүлж байгаа. Өөрөөр судалгаа илүү ихтэх хэрэгтэй. Жишээлбэл одоо Дамдын нэм доктор сая бид судалгаа хийж байгаа гэж яг одоо манай Жавцсан Дамбутгтуу гандан дэгчлийн дээр бясалгалын хичээлүүд явагддаг. Энэ судлагдсан байгаа тань л яг энд сууж байгаа хүмүүстээр гарч байгаа өөрчлөлтийг бид нэр одоо MRI ч байт юм уу тийм ээ. Тархины дүр сонжлогооны төвшөнд үгүй бол сэтгэл судлалын төвшөнд тест авдаг ч юм уу. Ийм судалгааны өөрчлөлтүүд нэг ялангуяа Бурхны шашинт Монгол оронд бол өөрчлөлт илүү өндөр байж болохоос болоод байгаа. Яг одоо ихээр Бурхны ишний бясалгал гэдэг маань тодорхой контекст буюу хам сэдв дотор байдгийг сугалж аваад тэрэнд итгэдэггүй хүмүүст шууд үр дүн гарна гэдэг бол нэлээд үр дүнгийн сааруулах хүчин зүйлүүд болчиход байгаа юм л да. Тэгтэл энэ контекстээр нь бүтэн хүлээж авч байгаа хүмүүстээр гарч байгаа өөрчлөлт бол илүү өндөр байж болно гэсэн санаа байгаа. Сүүлийн үр дүн за дүнэлтний анхаарал тавьсан бүгдээрэнд баярлалаа.